Монгол Улсын их хурлын тухай хуулийн 43-ийн 3-т тухайн хууль улсын их хурлын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх, тусгайлан заасан хугацаатай ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаа, давхцуул хоригийг хэрхэх тухай асуудлыг улсын их хурл хянан хилэлцэж дуустал уг хууль улсын их хурлын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл төр зогсноо гэж заасан байдаг юм а. Өөрөөр хэлэх юм бол ерөнхийлөгчийн хоригийг улсын их хурлаар хилэлцэж дуустал өршөөлийн тухай хуулийн хориг тавьсан хэсгүүдээс бусдыг нь хэрэгжүүлж болно гэж ойлгож болохоор байгаа юм. За гэтэл хориг тавигдсан хэсэгт өнөөх цагаан захтнуудаас гадна энгийн хүмүүс ч бас багтаж байгаа учраас тэдний өршөөгдөх хугацаа хойшлогдох болцоод байгааг өргөдлийн байнгын орооны дарга тайлбарлаж байна. Нөгөө ард түмний дуу хоолойг одоо нэгдүгээр дамжуулах ёстой. Хоёрдугаарт нь юу гэх юм бол энэ асуудлыг хурдан шийдэх ёстой. Сунжрах тусам нийгмийн хүлээлт дээрээс нь хорих байгууллага дээр бол одоо юу гэдгийг энэ бол маш хүндрэлтэй байдал үүсдэг. Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар дээр миний ойлгочоор бол одоогийн байдлаар бол өндөржүүлсэн бэлэн байдлаар хамгаалалт зарлалцсан явж байгаа гэж бодож байна. Гэтэл сар гаруй ингэ яваадах чинь наазах нь эргэлт тойролтоо авахаасаа эхлээд тэнд хоригжоо хүмүүсийн хэвийн байдал ч гэсэн тийм сайнаар тусахгүй. Эрүүгийн хуульд тусгагдсан байдаг 227 зүйлчлээс 191 нь өршөөлийн хуульд хамрагдаж байгаа. За эдгээр зүйлчлийн ихэнх нь хориг тавигдаад байгаа 4.1 гих заалтад хамаарагдаж байгаа учраас тус хуулийг 100 гаргасны хэрэг байхгүй болчихлоо гэдгийг ч бас гишүүн мэдэгдэж байсан юм а. Өршөөлийн хуулиар нийтдээ бараг 2-3 мянган хоригдлуудыг суллахад тэднийг бол 21 аймагаас авчрах, дээрээс нь одоо юу гэдгийг ингээд нэлээд 12 ажлын хэсгийн комисс гаргах гэд нэлээдгүй ажил болдог. Наазах нь өвөл гэдэг бол маш хүндрэлтэй л дээ. Тэгэхээр өнөөдөр ингэж одоо юу гэдэг цаг алдж байгаа нь бол энэ бол ерөөсөө өршөөлийн хуулинд нэгдүгээр цаашаа хэвийн үргэлжлэхэд нэлээд том гацаа үсгээд байна гэдэг санаа зовлт байна. Өршөөлийн хууль тавьсан хэсэгчилсэн хоригийг намрын чуулганаар хилцэхээр болоод байна. Гэхдээ өршөөлийн хуулийн талаар иргэд олон нийтийн зүгээс улсын хурлын өргөдлийн байнгын хороонд хандаж өдөртөө 10 орчим мэргэн захидал ирүүлэх болжээ.